За дараагийн нэр дэвшигч Сүнжид орж ирсэн байна. Та бүхэн мэдж байгаа өчигдөр бол бүтэн өдөр явсан. Өнөөдөр бас ингээд эхлээ явж байгаа учраас ерөнхийдөө сонсголын дгийг бол танилцсан байх гэж бодож байна. Тэгэхээр 5-10 минутанд та өөрийгөө танилцуулна. Цаашдаа хүн ирэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлаа бас товч ярих хэрэгтэй байгаа. Тэгээд оролцогчид асуулт асууна гэсэн юм дэгээр явж байгаа. За та танилцуулга гэнэ. За сайн байцгаана уу. За миний нэр Дугрын Сүнжид. 93 онд би Хинтээ аймгийн Өндрхан сургуулийн 1-р ерөнхий боловсрол сургуулийн ерөнхий дунд боловсролыг эзэмшсэн, төгссөн. За тэгээ 98 онд эрх зүйч мэргэжлэр Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг төгссөн. Бакалавр зэрэгтэйгээр 99 онд Момосын хууль зүйн сургууль дээр хууль зүйн магистр цолыг нутгийн удирдлагын сэдвээр хамгаалсан. За 2002 онд холбооны бүгд найрамдах Герман улсын Людвиг Максимилианы их сургуулийн нутгийн удирдлагын сэдвээр бас магистрийн зэрэг хамгаалсан ээлэлэмгээд. За тэгээ 2003-аас 4 онд Швейцар улсад олон улсын эрх зүй, Европын холбооны эрх зүйн чиглэлээр мэргэжил дэвшлүүлэх сургалтанд хамрагдсан. 2006-аас 9 оны хооронд холбооны бүгд найрамдах Герман улсын Мюнхен хотын Людвиг Максимилианы их сургуульд тэгшэрхийн зарчим ялуурлан гадуурхыг хориглох нь гэдгийг Герман болон Монгол улсын эрх зүйд харьцуулах нь гэдэг сэдвээр докторийн зэргийг хамгаалсан боловсролын байдлын хувьд. За ажилласан туршлагын хувьд 98 онд төгсснөөс хойш 22 дахь жилдээ багшилж байгаа. Удирдлагын актив хууль зүйн сургууль багшилсан. Үүнээс гадна бас хувийн сургуулиудад бас багшилдаг, магистрийн хичээл заадаг, магистр удирддаг. Энэ зөвхөн ийм эрх зүйч боловсрол олгодог систем төдийгүй албан бус боловсрол гэж хэлэхүү сурагч багшийн төвшин шүүхийн ерөнхий зөвлөлтөй хаан сайдлын сан хууль зүйн төргийн яамтай Монголын хуульчны холбоотой хамтраад энэ захиргааны эрх зүйн чиглэл үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээрээ мэргэсэн чиглэлээрээ хичээл зааж байна. Заасаар ирсэн. За багшлагын зэрэгцээгээр нөгөө багшлах ажлын нэг давуу тал нь давхар бас судалгаа хийх эрдэм шинжилгээний ажилд идэвхжүүлэн оролцох боломж олгодог учраас энэ хугацаанд судалгааны ажлыг 31 судалгааны ажил хийсэн байна. За мөн одоо 36 эрдэм шинжилгээний өгүүлбэрийг хэвлэн нийтлүүлж 36 орчим илтгэлийг бас хилцүүлсэн байна. 6 медиасан бүтээл гаргаж 6 хамтарсан бүтээлийг гаргасан байна. Бас 8 аргачлал болон бусад зохиогчдын бүтээлийг хян тохиолдуулсан ийм ажлын туршлагатай. За сүүлийн 5 жил бол иргэдийн оролцоогийн төслийн Швейцарын хөгжлийн агентлаг хууль зүйн төрийн яамны хамтран хэрэгжүүлж байгаа төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа. Иргэдийн оролцоо төслийн гол анхаарал тавьдаг 3 чиглэл байгаа. Нэгдүгээрт нь хууль тогтоомжид давхартлын эдэл зөрчлийг арилгах, иргэдийг оролцуулах, чиглэлээр санал боловсруулах, судалгаа шинжилгээ хийх. За хоёрт нь зорилттой бүлэг гэж нэрлэдэг байгаа эмзэг бүлэг, залуучууд, эмэгтэйчүүд аслагдмал нутгийн иргэдэд яаж хууль тогтоомжийг таниулах вэ? Мөн иргэдийг бүлгийг хэрхэн байгуулах вэ? Хууль тогтоомжид заасан байгаа иргэний оролцооны механизмыг хэрхэн бодиттой хэрэгжүүлэх вэ гэдэгт нь туслах зөвлөх хэмжээг үүргэдэг. Гуравт нь Монгол Улсын хууль тогтоомжийг яг хэрэгцээтэй хэсгийг нь таниулах, сурталчлах, мэдүүлэх ийм үүрэг хүлээдэг ийм төсөлтөөр ажилласан. За хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр одоо миний ажилласан байдал, туршлага, ажилласан салбар, за тэгээ мэргэжсэн салбар, хамгаалсан сэдв гэдэг энэ бүх салбарын одоо миний салбарт байгаа учраас ажиллах боломжтой туршлагатай гэж өөрийгөө үзээд за мөн цаашдаа энэ салбар дээр бас тодорхой судалгаа шинжилгээний сургалтын хууль боловсруулах ажлын чиглэлээр санал хүргүүлэх боломжлох бодлого нөлөөлөхөд бас өөрийгөө ажиллах чаддаа гэж үзэж ингэж нэрээ төвшүүлж байна. За тавч танилцуулгаад юм байна. Ингээд та бүхнээс асуулт тавил хариулах бэлэн байна. За баярлалаа. За Сүнжид нэр дэвшигчээс асуулт асуухаа илэрхийлсэн хүмүүсийг хэлье. Ган тулга, үлзий сайхан, Эрдэнэ, Үнэн бат, Цэнгэл маа, Отхон жаргал, Болор сайхан, Баяр сайхан, Алтан туяа, Төр болд, Адиад орж, Батуянга гэсэн хүмүүс асуултаа асуухаа илэрхийлсэн. Бас 2 бичгээр асуулт ирүүлсэн байгаа. За тэрийг бол явцад сонсоод асуугаад явъя. Алтан гэрэл Ууганбаатар Мөнхцул нар мандах Саруул Мөнхцул Ариуна Туул Зол заяа Бадмарг Мая Бадмаргчаа Сүх гэрэл Хос баяр Халиуна гэсэн хүмүүс бол ажиглагчаар оролцоо илэрхийлсэн байна. За
Одоо шууд асуулт асуух нь за энэ болор сайхан асуултаа ирүүлсэн байна шууд уншаад өгье. За 3 асуулт байна. Нэгдүгээрх нь болох манай улсад үүсэж байгаа тэгш бус байдлыг бууруулахын тулд та юу хийх вэ? Ялангуяа хүүхд хамгаалах хөгжлийн талаас онцолж өгнө үү? Хоёрдугаар асуулт нь та эрх мэдэлтэн албан тушаалтны өмнө өөрийн дотроо бодсон үнэт зүйлээсээ татгалзаж байсан эсвэл дуугарах байсан ч хилээ хазаж чимээгүй бас үе байдгүй. 3-р асуулт нь та өөрийн удирдлагын шийдвэртээ санал зөрсөн эсвэл буруу шийдвэр гаргаж байгааг зөрж зогссуудаа би юу гэсэн ийм 3 асуултыг асуусан байна. За нэгдүгээр асуулт нь одоо хүний эрхийг хамгаалах хөлн нэмжих чиглэлээр ярихаар юун түрүүн одоо сүүлийн үеийн дэлхийн нийтийн хандлага бол дандаа тэгш хүртээмж тэгш бус байдлыг бууруулах гэдэг асуудлыг ярьдаг болчиход байна. Өмнө нь бол яг бид нар дандаа эдийн засгийн өсөлт нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн өндөр гэж ярьдаг байсан бол үүнээс татгалзаад яг хүртээмжтэй бид нар тэгш бус байдлыг бууруулж чадж байгаа юу гэдэг. Энэ дээр би харин сүүлийн үед бас сонирхож харлаа тухайлан. Тэгээ энэ дээр бол манайх дэлхийн улс орнуудын хувьд бол 0.32 гэдэг тийм ч их муу биш коэффициент гэж үзүүлэлттэй ордог гэж явж байгаа юм л да. Гэхдээ дотор нь тухайлаад аваад үзэх юм бол болор сайхан активистийн асуултанд хариулахад боловсролын эрүүл мэндийн үйлчилгээ бол үнэхээр тэгш байдлыг хангахгүй байна гэдэг юм дүр зураг харагдаж байна гэж. Энэ 2018 онд бас IRM гэдэг Монголын арад бас судалгааны хүрээлэнгээс судалгаа хийсэн байна. Тэгээд тэн дээр хэлээд байгаа нь энэ нийтлэг үйлчилгээ хүн болгон авдаг нийтлэг үйлчилгээ болох боловсрол эрүүл мэндийн хүртээмжийн тэгш бас байдлыг бууруулахгүйгээр цаашаа бид нар хүний эрхийг хамгаалах өхүүлэн дэмжих асуудлыг ярих боломжгүй гэдгийг хэлж байна. Тэгэхээр бид энийг тэгш бус байдлыг бууруулахын тулд салбарт нь нэгдүгээрт нь богино хугацааны яг асуудал юу юм бэ гэдгийг олж харах хэрэгтэй арга хэмжээгээ хамтдаа тодорхойлох хэрэгтэй болно. Хоёрт нь дунд хугацааны асуудал юу юм? Одоо яриад байгаа нэр дэвшигчид өчигдөр бас ярьж ирсэн албан боловсрол гэдэг те. Тэгээ урт хугацааны асуудал нөгөө хөтөлбөрөө хэрэгжүүлэх асуудал, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал гэдгийг бол илүү урт хугацааны гэж асуудал үзээд дунд хугацаанд тэр албан боловсрол бодлогын нөлөөлөл байж чадах хэмжээндээ хийе гэж тодорхойлоод нэн тэрхүү өнөөдөр яг юу хийх ёстой вэ гэдэг дээр бас иргэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллагууд хамтраад өөрсдийнхөө чиг үүргийн дагуу уялдаа холбоогоо хангахад анхаарал хандуулах ёстой болчиход байна. Тэгэхгүй бол энэ баялагын хуваарлтыг харахаар Монгол улсын дээр 2018 оны IRM судалгааны хүрээлэнгийн дүгнэлтийг хэлж байгаагаар хүн амын 40% нь одоо баялагын 80% дээр хүртээмжтэй байдаг, нөөц хүртээмжтэй байдаг гэдэг. Хүн амын 60% нь болохоор Монгол улсын баялагын 20% нь хүртээмжтэй байдаг. Тэгэд ингээд энэс ч үүдээд тэгээд ялангуяа тэр бүх нийтээр үндсэн хуулиараа олгогдсон тэгээ олон улсын гэрээ хэлцээртэй заасан сурч боловсрох эрх гэдгийг жишээлбэл хөдөө хотын түвшинд яаж авч байгаа, хотын аслагдмал ба хотын төвийн сурагчид яаж авч байгаа ингээд олон асуудал гарах юм да. Тэгээд дахиад зорилттой хэрэгцээтэй бүлгүүд гарч ирдэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол сурч мэддэг төвшин ямар байна вэ гэдэг асуудлыг байнга тавьдаг. Энийг оролцуулаач гэдэг асуудлыг тавьдаг. Энэ оролцоотой одоо ердийн сургуультанд суралцах боломжийг нь олгооч гэдэг буюу оролцоотой хөгжих эрхийг нь цаашдаа эрхэн хангах гэдэг асуудлыг энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас иргэний нийгмийн байгууллагаас үе үед энэ асуудал болгож тавьж илүү ахиц дэвшил гаргаж байгаа шаардж байгаа. За нэгдүгээр асуултын хүрээнд дахиж хамрагдсан бас хэлээд байгаа асуудал нь хүүхдийн эрхийн асуудал. Тэр хүүхдийн эрхийн асуудал дээр бид нар ерөөсөө бүгдөө доктортой хөгжлийн зорилго 2030 гэдээ харахаар тэн дээр хэлээд байгаа асуудал нь яагаад доктортой хөгжил гэж нэрлсэн бэ гэхээр ер нь бол одоо нөөцөө ирээдүйдээ бид нар хүртээмжтэй үлдээх ёстой. Тэгж төлөвлөж хэрэгжүүлж чадчихвэл энэ бол өөрөө доктортой хөгжил юм а гэж хэлээд байгаа. Тэгэхээр бид нар нэг ирээдүйдээ зориулаад хөрөнгө оруулалт хийх ёстой. Бодлогын тодорхойлж өгөх ёстой, хэрэгжүүлэх ёстой өшөө яг өнөөдөртөө тулгамдсан байгаа асуудлыг шийдэх ёстой. Энэ дээр тоогоороо бол 200 мянган хүүхдэд нэн тэрүүн яг өнөөдөр ингээд тусламж шаардлагатай гэдэг тийм тоо хэлээд байна. Save the Children гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газраас. Өөрөөр хэлэх юм бол ямар нэг За та асуулт асуугаад микрофон нэгэд үлдсэн хоёр асуултанд нь. За энэ өгүүлбэрээ дуусгах урт хугацаанда гэж хойш тавилгүйгээр одоо нэн даруй хийх ёстой ажил бол тэр 200 мянган хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг бол заашгүй анхаарал хандуулах ёстой. За хоёр дахь асуудал нь эрх мэдэл. Эрх мэдэлтний өмнө одоо хилээ хазчихсан тохиолдол байна уу гэж байна. Тэгээ яг мэдээж тэрэн дээр шууд эсрэг тесрэг байр суурь
хэр хурцаар илэрхийлэх гэхээсээ илүү санал зөрж байгаа илэрхийлэх зөвшөлдсөх одоо өөрсдийнхөө саналыг илэрхийлэх байр сууриа илэрхийлэх юм асуудлууд байна. За гуравт нь санал яг удирдах албан тушаалтанд байгаа санал зөрж ирсэн үү гэж байна. Энэ нийтийн эрх зүйн асуудал л гэж ойлгож байна л да. Тэгэхээр нийтэд хамаатай шийдвэр гаргахдаа удирдах албан тушаалтанд байгаа санал зөрж ирсэн цөөхөн тохиолдол бий. Гэхдээ шийдлээ олоод эцэстээ ямар ч гэсэн одоо хуулийн хэрэглээд тэр тухайн үедээ өөрийнхөө саналуудлыг илэрхийлж байсан. Үлзий сайхан. За ажлын хэсэг шүү мөнх сайхан асууж үлзий сайхан энэ дараа асуусан юу нь болохгүй. За цаг ашиглаад бас нэг сая таны хэлсэн хариулттай холбоотой л доо. Яг таныг одоо ингээд олон өөр ажлууд төсөл дээр удирдлагын их тэмдэг ингээд багшлаа. Таны шууд удирдлагатайгаа санал зөрж исэн тийм жишээ, тодорхой жишээ хэлвэл ямар жишээ байна вэ? Яг шууд удирдлагатайгаа санал зөрж исэн жишээ бол байхгүй. Нөгөө нийтээр хамтаар ингэж удирдлага байдаг шүү дээ. Орон дооны бус зөвлөлт нөгөө мэржлийн холбооны гишүүнчлэлийн хувьд удирдах зөвлөлд ажиллахад эсвэл нөгөө шүүхийн ёс зүйн хувьд хамтаар шийдвэрлэх тохиолдлууд дээр санал зөрдөх асуудал байдаг. Яг шууд удирдлагатайгаа нийтэд хандсан нийтийн эрх зүйн чиглэлээр яг хувь хүний Тэгэхээр нөгөө өчигдөр бас яригдсан нөгөө бэлгийн дарамтын асуудал. Тэгээд нөгөө 3 эмэгтэй тутмын нэг нь бол бэлгийн дарамттай одоо хохирч болж исэн ингээд судалгаа хийж исэн. Тэгэхээр таны хувьд та өөрөө биш өөр хүн бэлгийн дарамтад өртөж исэн эсвэл тийм хандлагыг ажиглаж исэн тохиолдол гарч исэн үү? Жишээ байна. Хүмүүн дурд халаагүй л дээ. Зөвлөгөө авч исэн. Ийм асуудал гараад байна. Энэ одоо өөрөө бэлгийн дарамтанд орох уу, мөн үү? Би хаашаа хандах ёстой вэ? Хинээс зөвлөгөө авах вэ гэж хандж исэн тохиолдол байгаа. Тэнд нь тэгээд хандах субъектийн гомдлын харьяалах байгууллагыг нийлээд тэгээд арга хэмжээг нь зөвлөж исэн. За та нөгөө багшийн ажлаасаа бол одоо энэ комиссийн гишүүнд бол нэр дэвшиж байгаа юм байна. Тэгэхээр энэ гол шалтгаан юу вэ? Гэсэн юм. Ер нь бол таны урт хугацааны одоо карьерийн ийм шийдвэр үү? Эртнээс одоо бас бодож исэн зүйл үү? Эсвэл одоо ямар учир байна вэ гэсэн юм. За миний багшилсан 22 жил багшилсан. За тэгээ багш сургууль судалгаа, хуулийн төсөл боловсруулах, эрдэм шилгээний ажил гээд өөрөө энэ бол дандаа нийтийн эрх зүйн хүрээнд явсан л да. Үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, тэгээ хүний эрхтэй холбоотой. Тэгэхээр яг хөө энэ одоо энэ хүртэл одоо суралцсан байдал, за тэгээ ажилласан туршлагын үндэслэлд бас хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр ажил бол бас үр дүн гарах гэж хичээх эрмэлзэх боломжтой гэж үзээд өөрийнхөө нэр дэвшүүлж байна. Багшлагыг бол би бас давхар нөгөө зөвшөөрдөг учраас үндсэн бишээр цаашаа бас тодорхой хэмжээнд хийх боломжтой болов уу гэж бодож байгаа. За уучлаарай. Микрофоноо ойртуулж ярихгүй бол нөгөө захимаар сонсож байгаа хүмүүс манаас жоохон дуу шуунд муу байгаад иж магадгүй ш. За уучлаарай. Би нөгөө нэг 8 минутаа багтаагаад юугаар шууд аваад байгаа. Нийлгээрээ 8 болчихж шүү дээ, тий. За тэгэхээр одоо сүүлийн асуулт энэ бол хүний эрхтэй холбоотой. Улсын онцгой комиссийн хуралдааны тэмдэглэлээр бол энэ оны 3 сарын 1-нд 8 дугаартай тэмдэглэл дээр юу гэж бичсэн байна вэ гэхээр гэрийн дэглэмээр тусгаарлагдсан ажиглалтад байгаа иргэний байршлыг GPS төхөөрөмжөөр тогтоож хянах боломжийг судлан танилцуулах гэсэн ийм одоо судалгаа хийх чиглэл өгсөн байна. За хэрвээ энэ одоо судалгаа хийгдээ те одоо би хийгдсэн гэж хэлэхгүй шүү дээ. Зүгээр судлаа л гэсэн ийм чиглэл өгсөн. Тэгэхээр энэ нь одоо ингээ бодтой болоод улсын онцгой комисс одоо яа гэдэг сарын дараа те
GPS төхөөрөмжийг ажиглалтад байгаа, гэртээ байгаа тий хүмүүс дээр суулгаад хаана явж байгаа бүх хөдөлгөөнийг ингэж хяндаг. Одоо хятадд энийг хэрэгжилж гин гэж бол хэмнэлээр гарч байгаа. Яг тийм төхөөрөмжийг шууд хэрэглүүл яах вэ? Энэ дээр хүний фактын болон үндсэн хууль яг ямар их яаж хөндөгдөх үү? Энэ зөрчигдөх үгүй юу гэсэн үндслэлээ тайлбарлана. Тэгээд хэрвээ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болцсон тохиолдолд энэ дээр ер нь ямар арга хэмжээ авч бүрийн эрхийнхаа хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллах вэ? За саяын улсын онцгой комиссийн төр тэмдэглэлд дуртаад байгаа судалгаа шинжилгээний асуудал нь хэрвээ одоо юу гэдгийг шийдвэр юм уу те тогтоол шийдвэр эсвэл хууль болоо гэхэд халдшгүй байгаа эрхийг л зөрчих гээд байна л да. Тэгээ хувийн халдшгүй байдал нөгөө загтал харилцаа би гэд те орон байрны халдшгүй байдлын асуудал дээр энэ дээр ялангуяа нүүр таних технологи ашиглаж эхэлсэн биотехнологид гарын хэн ашиглаж эхэлсэнтэй холбоотой бас ийм л оюун ухаан эргэлтэнд орж байгаатай холбоотой нэг тулгамдаад байгаа асуудал бол ерөөсөө хэрхэн үүнийг хүний эрхийг зөрчихгүйгээр хүрээ хязгаарынхаа дотор ашиглах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ бол шууд зөрчин. Одоо Монгол улсын нэгдүгээрт хуулиар хүний эрхийг хязгаарлах ёстой, хоёрдугаарт нь хэдүүлээ онол номын хувьд бас хитэн зарчим явдаг. Энэ бол өөрөө зайлшгүй байх ёстой. Тэгээд эрхийн тэнцвэрийг хангах ёстой гэж үздэг те. Зорилгодоо нийцэн байх ёстой гэж хэлнэ. Ахаад хизээч хязгаарч болохгүй эрхүүдийг бас хөндөхгүй байх ёстой. Олон улсын гэрээ хэлцээр хүлээж байгаа үүргээ бас биелүүлэх ёстой гэд ингээ харахаар шууд GPS-ээр эсвэл шууд одоо нүүр таних төхөөрөмжөөр ингээд байршуулах энэ асуудал нь өөрөө хүний эрхийг шууд зөрчил болно. Тийм учраас одоо цаашдаа энэ COVID-19-тэй холбоотой дэлхийн нийт ч гэсэндээ ямар асуудал ирж байгаа вэ гэхээр энэ 20 цэрийн дэглэмийн доор цар тахлыг цаашаа даймжруулахгүй тулд нийтийн эрүүл мэндийг хамгаалах гэсэн нэрийн дор хүний эрхийг зөрчих үе, эрх зүй төрийг алдагдуулах үе, хууль дэдлэх ёсыг гажуудуулах үе гэдэг рүү бол яг тодорхой анхаарал хандуулж байна. Тэгэд энэ дээр хэлээд байгаа нь бол сайн нэг Том Гинзбург гэдэг нарчилсан үндсэн үе судлаач ийм блогт оруулсан би бас өгүүлэн орчуулсан. Тэрэн дээр хэлээд байгаа нь энэ дээр COVID-19 үед онцгой гэж нэрлэдэг байгаа нөхцөл байдлын үед хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь анхаарахын тулд нэгдүгээр хууль гарах ёстой. Энийг банк бодно. Одоо өөрөөр хэлэх юм бол засгийн газрын юм уу, улсын онцгой комиссын юм уу аль нэг ийм захиргааны төр зүрийн шинжтэй байгууллагын шийдвэрээр хүний эрхийг хязгаарлах ийм нөхцөл байдал олгож болохгүй. Хоёрдугаар шүүхийн хяналтанд байх ёстой шүү. Энэ бүгд чинь гэдэг ийм саналуудыг хэлээд байгаа. Анзаарч үзээрэй. Гуравдугаарт нь хэрэгцээ тусгай хууль гаргаж байгаа бол зөвхөн энэ 20 зэргийн дэглэм зориулаад түүнтэй одоо үйлчлэх хугацааг нь заавал зааж өгөөрэй байнгын байж болохгүй шүү. Яагаад гэвэл одоо энэ нөхцөл байдал ариллаа гэж бодоход энэ тусгай эрх, онцгой эрх, бүрийн эрх гэдэг нь үлдчих вэ гэдэг ийм болгоомжлолыг хэлээд байна. Тэгэхээр бид нар энэ дээр бол онцгой анхаарлаа хандах ёстой. Хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь. Нөгөө дараагийнх нь нөгөө сая ковидын хууль гарсан шүү. Та харсан бол тэрнтэй холбогдуулаад сая асуудлыг тайлбар. Хоёрдугаар тэр комиссийн гишүүн байсан бол яах вэ гэж. Одоо болчихвол яах вэ гэсэн. За комиссийн гишүүний бүрийн эрхийн хүрээнд бол нөгөө бодлогын санал уламжлах хэрэгтэй юм билээ. Эрх бүхий этгээдүүдтэй хууль тогтоох байгууллага болон бусад энэ хууль хэрэгжилж байгаа байгууллага, төрийн байгууллага санал уламжлах хэрэгтэй. Тэгэхээр тодорхой ямар шийдвэр гаргаж болох юм бэ? Болохгүй бол яагаад үүнийг хориглох ёстой вэ гэдэг дээр саналыг зөвлөмжийг уламжлана. Түүнээс гадна ер нь бол Хүний эрхийн үндэсний комиссийн хувьд дахиад нэг ажиллах ёстой магадгүй чиглэл нь хувь хүний нууц байгууллагын нууц төрийн болон албаны нууцыг хөндөхгүй аль болох олон нийтэд мэдээллийг төгөөж ивэл зүүрснэ гэдэг бодлогод нөлөөлөх хувьд юу нь яг энэ хүний эрхийн төвшөнд болохгүй байна уу? Яг ямар тодорхой наривчсан асуудал. За үүгээр нь хэн ямар шийдэл гаргаад байгаа нь Хүний эрхийн үндэсний комиссийн байр суурийн өшөө ахаад хамтран хилцэх шийдэл хайх цаашдаа гарц ирэлхийлэх асуудал юу вэ гэдэг энэ асуудлаа бас ил тавьж ээж мэдээлэл ил тод байдал чинь ер нь бол тустай юм байна шүү дээ. Тэгэхээр хэн айландаа тустай бүх оролцогч талууд нэг төвшөнд мэдээлэл авч шийдвэр гаргах тустай байдаг учраас энийг бас тэгж тавих нь бас зүгээр бол олон нийтэд мэдээлэл хүргэх тэгээд бас шийдвэр гаргах хэрэг бүхий этгээдүүдэд энэ санал зөвлөмжийг өргүүлэх. Тэгээ шаардлага бас үлдээ сайхан асуулт асууя. Байна уу? Байна сонсож байна тэнэг.
Сайн байна уу? Энэ өдрийн минь төргий та бүхэнд. За сүнжит нэр дэвшигчээс нэг асуух зүйл байна. За олон нийтийн судалгааны байгууллагуудад ажиллаж исэн туршлагатай дээрэс нь боловсролын дээд боловсролын байгууллагуудад ажиллаж байгаа хүний хувьд хүний эрхийн боловсролын талаар ямар байр суурьтай явдаг вэ? Энэ хүний эрхийн боловсролын ер нь бол манай нийгэмд байгаа нэг гол зүйл бол эрхийн тухай ойлголтыг бол ер нь бол 2-оос дээш насны хүүхдүүд бол мэдээд нь шүү дээ. Ер нь бол хилд орсноос ихсүүлээд гэтэл бол үүрийн талаарх боловсролын асуудлыг бол мэдэхгүй байна. Энэ хоёрын тэнцлийг яаж одоо өсвөр насныханд ойлгуулах вэ? Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдэд ямар боловсролоор хүний эрхийн боловсролыг ямар нөхцлөөр дамжуулж ямар хилэмжээр дамжуулж ойлгуулах боломжтой вэ? Энийг тодорхойлж та үзэх боломж байна уу гэж асууя. Албан ёсны хүний эрхийн боловсрол олгож байгаа байдал дээр одоо энэ 92 оноос хойш л анхаарал тавьсан л да. Тэгээд энэ хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд ч гэсэндээ энэ рүү анхаарал тавьсан. Гэхдээ бид энийг цаашдаа улам сайжруулах, одоо урьдчилуулах хэрэгцээ бол байсаар байгаа. Яагаад тэгэхээр энэ дээр хүүхдүүдээр жишээлбэл ярихад сая 19 ахлах ангийн сурагчдын дунд нэг товч судалгаа иргэний оролцоо төслийнхөө шугамар хийлгээд та бүхэн яг өөртөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чаддгүй ямар эрхчин зөрчиж гин гэж боддггүй гэдэг ийм асуулга аваад хаана нандгаа мэдж гэнэ вэ гэхээр тэр болгон мэддгүй юм лээ. Тэгэхээр энэ дээр юу ч хэлэх гээд нэр хитрхи бид нар магадгүй онлын юм ороод байгаа юм шиг үстэй л гэж хүний эрх гэж энийг хэлнэ гэдэг онлын өгөөд яг амьдрал дээр өөртөө ингээд найзтайгаа явж байгаа таксинд явж исэн чинь за тэр таксины жолооч хэл ламаар доромжлоо тэгэхээр ингээд ингээд юм асуудал үүсгээр хариу та ямар үйлдэл үзүүлэх ёстой вэ хаашаа хандах ёстой вэ гэдэг энэ чиглэл рүү яг бодтой энэ прагматик ийм практик кейс тулгуурласан тохиолдож хамгийн болзошгүй юм төвөөмөл асуудалд нь бид нэр хөндөж энэ боловсрол олгож чадчихна уу гэдгийг харах хэрэгтэй санагдаад байна. Тийм ч учраас бүх нийтийн эрх зүйн боловсрол гэдэг нь үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хуульцсан үндэсний хүрээлэнтэй олон төслүүд хамтарч байгаа л да. Энэ дээр бол манайх иргэний оролцоо төслийн ерөнхий боловсролын сургуулийн ахлагынхан зориулаад нэг хөтөлбөр хийж үзэж байгаа. Тэгээд цагдаа, шүүх, прокурор гэд энэ яг энэ албан агчид нь өөрсдөө очиж орох учиртай өөрөөр хэлбэл хүний эрхийн боловсролыг өдөр тутам тохиолддог хамгийн түгээмэл энэ тохиолдлыг нь хэрхэн яаж шийдвэрлэх боломжтой хуульд юу заасан бэ гэдэг. Үлзий сайхан багшийн асуусан бас нэг асуулт нь бол энийг боловсролоос гадна одоо энийг яаж үүргэжүүлэх вэ гэдэг асуудал яриад байна л да. Тэгэхээр бид нар багш нар бол ер нь эрхийг ярихдаа дандаа үүрэг хариуцлагыг хамтдан л ярьж байгаа. Тэгэхээр зөвхөн таны эрх гэдгээс гадна эрх чинь юугаар хязгаарлагдах гэдгийг хэлж өгдөг те үндсэн хуулийн 19-ийн заалтаа хэлнэ 3 үндслийг нэмэх нь таны үүрэг юу вэ гэдгийг заавал дурдна. Яагаад үүргийн дурдж байгааг гэвэл 19-ийн 3-аар бид нар чинь 3 бусдын эрхийг охирож болохгүй шүү. Үндэсний аюулгүй байдлыг хангана шүү. Нийгмийн хэв журмад гажуудуулж болохгүй шүү гэдэг ийм хязгаар байдаг учраас тэгэхээр энийг заавал хэлнэ. Тэгээ хэрвээ энэчин зөрчигдүүл яах юм бэ гэдэг үр дагаврын эрх зүйн үр дагаврын ялангуяа энийг тайлбарлаж үүрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ боловсролын тухайд мэдээж бүх багш нар л ингээд энийг хамтдан иж бүрнээр зөвхөн ойлгуулж байгаа байх л та. Цаашдаа сайжруулах асуудлууд байна. Боловсролын төвшөнд бага боловсролын төвшөнд би хэлж мэдэхгүй байна. За энийг өстой сайн мэдэх хүмүүстэй хамтраад ямар хөтөлбөрт нь ямар байдлаар оруулах эсвэл байгаа хөтөлбөрийг нь яаж агуулгыг нь сайжруулах, хүртээмжийг нь яаж нэмэгдүүлэх юм бэ гэдэг энэ албан ёсны боловсролын систем, албан бус боловсролын систем энэ бүгдийг бол харилцан ярилцаад одоо цаашдаа ахис дэвшил гаргах нь бол зүйтэй. Яавч бид нар энд өөрөө явц учраас энэ бид нар одоо ардчилж өөрөө явц хүний эрхийг нь хөгжүүлэх, өхүүлэн дэмжүүлэх, хамгаалагч өөрөө явц болчиход байна. Тэгэхээр бид нар яаж байгаа төвшингээ илүү сайжруулахыг, ахиулахыг өмнөгөө цааш дөрвөлжлүүлэх вэ гэдэг асуултыг мэдээж байнга л авч үлдэж нөхөрсөн төвшингээ сайжруулах эрмэлзэл ёстой л доо. Ишг сайхан ажлын гэсэн гэж. За миний асуух гэж байгаа асуулт болохоор ерөөдөө өөрийн чинь дипломын сэдвтэй холбоотой тэрний үг гэхээр тэгш байдлын боломж ба үйл ялгуурлан гадуурхах зарчмыг Герман болон Монголын эрх зүйн тогтолцоонд бол судалж дипломо бичсэн гэж ойлгосон. Тэгэхээр Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлөөр хүний эрхийн төлөв байдлаа хилцүүлээд одоо үндсэндээ бол 3 дахь цикл нь энэ жил ковидын улмаас л хойшлцоод байж байна. Тэр өмнөх 2 циклээс хоёулангаас нь энэ ялгуурлан гадуурхалт бол
энэ өргөн хүрээнд байна. Ялгуурлан гадуурхалтын улмаас хохирч байгаа хүмүүс өөрсдийн тэр охирлоо барагдуулж эрхээ сэргээлгэж чадахгүй байна гэсэн юм дүгнэлтүүд. Тэгээ энэ дүгнэлтэд дагаад яг энэ ялгуурлан гадуурхалттай тэмцэгц юм цогц эрх зүйн хамгаалтыг бий болгооч гэсэн юм зөвлөмжийг бол өгсөн байгаа. Тэгээд яг энэ бие даасан хуультай болох асуудал дээр өөрөө яг ямар байр суурьтай байдаг вэ? Монгол улсад яг энэ ялгуурлан гадуурхалтыг талсан зогсооход ямар эрх зүйн орчин байвал илүү үр дүнтэй гэж харж байгаа энэ тухай өөрийн санааг хуваалцсан уу? За баярлалаа. За ялгуурлан гадуурхалтыг ярихаар энэ дээр нэгдүгээр үндсэн хуулийн 14 шинжээ хэдүүлээ ярьдаг. За энийг бол бид нэр ахиулж байгаа. Жишээлбэл хөдөлмөрийн тухай хуульд ч юм уу эсвэл эрүүгийн хуульд одоо чинь бэлгийн чиг хандлагаар ялгуулж болохгүй гэдээ оруулаад ирсэн. За тэгтээ яг бодит хэрэгжилт ямар вэ гэдгийг бид нар дандаа замжиж авч байгаа юм л да. Дандаа анхааруулга авч байгаа. Энэ чинь болохгүй байна гэд гаднах өнгө төрхөөр нь ялгуулж байгаа, эрхэлж байгаа ажил албан тушаалаар нь ялгуулж байгаа, орлогын байдлаар нь ялгуулж байгаа гэдэг асуудлууд. Тэгээд өшөө хөгжлийн бэрхшээлтэй эсгэж гэдэг юм ийм асуудлууд байна гэд. Тэгэхээр энийг би яаж хийх ёстой гэж үздэг вэ гэхээр байгаа хуулиудаа суулгах ёстой л гэж хэлнэ. Одоо яг эрүүгийн хуульд ямар асуудал, хөдөлмөрийн тухай хуульд ямар асуудал байсан л та 99 оны хөдөлмөрийн тухай хуулийн 7-гийн 2-т байгаад байгаа. Гэхдээ яг хөдөлмөрийн харилцаанд хамгийн их ялгуурлан гадуурхал нь үлдэж байна гэд. Түүний хамгийн доод жишээ энэ хүний эрхийн үндэсний комиссийн илтгэл дуртад байгаа тэр юуны асуудал нь шүү дээ. Ажлын байрны бэлгийн нарамтай асуудал, гендрийн эрхтгч байдлын асуудал ямар байгаа юм бэ гэдэг юм асуугаа. Тэгэхээр үжилхүүхээр хуульд зөвхөн тунхаглал хэлбэр юм уу зарчим хэлбэрээр заачаар болохгүй байна. Одоо би энэ тодорхой яг салбар хуулиудад тэр боловсролынх нь, хөдөлмөрийнх нь, эрүүгийнх нь хуульд яг журмлах ёстой л гэж үзээд байна. Хэн хариуцах юм? Бүр болохгүй бол энэ асуудлыг хэн рүү гомд гаргах юм? Тэгэхээр энэ ялгуурлан гадуур харин магадгүй шинээр бий болох юм нь институт байж магадгүй. Нэг хороо эсвэл нэг зөвлөлтэй энэ зөвхөн энэ асуудлыг хариуцаж хаана нэгэн газар хариалагдаад гомдлын хүлээж авч шийдвэрлэж гэдэг. Яг л энэ түгээмэл болчиход байна. Ялгуурлан гадуурхаж байна гэх. Тэнээс гэхээр нөгөө төрийн байгууллагаас албаа агчаасаа тэгээд өшөө магадгүй нөгөө хөдөлмөр ажилтнаас ажил олгогчоосоо ч гэдэг юм ийм асуудлууд гараад байна гэдэг. Тэгэхээр бид нар энэ яагаад НИП-ийн зөвлөмжөөр бид нар удаадараа аваад байна гэдэг чинь асуудал сайжрахгүй гэж харуулад байна л та. Тэгэхээр энийг бол бид нар цаашдаа шинээр ялгуурлан гадуурхалтын эсрэг хууль гэж гаргахаар нөгөө хууль тогтоомжийн тухай хууль болоод зохицуулах салбар хүрээний хувьд энэ нь бол тийм зохимжтой биш л гэж би одоо хуульч хувьд хэлэх байна. Тийм учраас одоо байгаа хуулиудаа бүгдэнд нь эрүүл мэндийн бүхэлдэнэлтэй байгаль орчны дүрмжилгээ хийж чад яг ямар байдлаар энэ оруулах вэ гэдгийг нь бас шигтгэж суулгах, зохицуулахыг эрмэлзэх ёстой болов уу гэдэг. Энэ хуулиудын Монгол улсын хуулиудын хэрэгжилтийг харахаар дандаа нэг асуудал ярьдсан байлээ. Тэр нь материалын эрх илүү өгөөд байна. Та ингэх эрхтэй шүү гэд. За тэгээд энэ эрхийнхээ дагуу хэн хандах юм бэ? Хэн энэ өргөдөл хондыг чи өсөлтөд чи хүлээж авах ёстой вэ? Хэдэн оны дотор шийдэх ёстой вэ? Яг хүний нөөц байна уу? Яг төсвийн нөөц байна уу? Яг механизм байна уу хэрэгжүүлэх гэдэг дээр бид нар бол өнөөдөр тоглолттой байна гэдэг судалгааг хэлээд идэх. Иргэдийн оролцооны чиглэлээр хийсэн судалгаан дээр бол 40% нь ийм асуудал байна гэд. Ирэх байна уу байна? Заачиж гэхдээ яаж хэрэгжүүлэх асуудал механизм хүний нөөц санхүү гэдэг юм тодорхойгүй байна. Тэгэхээр бид нар одоо ялгуурлан гадуурхалтын эсрэг мөн адил энэ зөвлөмжийг энэ дүгнэлтийг бас ашиглах боломжтой болов уу гэдэг бодолтой. За баярлалаа. За өөрөөсөө оролцож амжихгүй учраас нэг асуултаа ирүүлсэн хоёр хүн байна. За эхнийх нь асууя. Отгон жаргал гэж хүнээс ирүүлсэн байна. Сурсан сэдв судалсан чиглэлч нь Монгол улсын хүний эрхийн байдлыг сайжруулахад ямар ашиг бүгдэлтэй гэж үзэж байна вэ гэж. За би өмнө нь ер нь бол анх нь өөрийгөө танилцуулахдаа хэлсэн. Одоо энэ би хүний эрхийн хандлага гэдэг юу гэж ойлгодог вэ гэхээр бүхэл хийж байгаа ажил дээр илэрдэг гэж ойлгодог. Гинтгэн шууд хүлээж аваад толгойдоо сигнал орвол тэгэнгүүт би энэ хүний эрхийн мэдрэмжтэй байж чадна гэдэг тийм итгэлмэл төрөхгүй л болов. Тэгэхээр яг би одоо өдөө хүртэл хийсэн ажил, судалсан судалгаа, тэгээ хамгаалсан сэдв энэ бол өөрөө бүгдөө хүний эрхийн салбарт явж гэнэ л гэж ойлгож байгаа. Тийм учраас цаашдаа энэ судалгааны чиглэл, сургалтын чиглэл, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж исэн туршлага, мэргэжлийн холбоо энэ бүгдээрээ энэ үр дүнгээ өгөөд энэ дадлаг туршлага маань хэрэг болох уу гэж найдаж байна. Алтан туяа. За асуулт асуу. Орж ирсэн үү те? Болж байна уу? Сонсож те. За тийм. Тэгэхээр түрүүн мөнх сайхан
асууж исэн асуултууданд нь хариулж байгаа хариултыг харахад бол ямар ч тач гэсэн энэ асуудлыг бол хүний эрхийн мэдлэгтэйгээр, хүний эрхийн мэдрэмжтэйгээр тэгээд зөв гаргалгаа гаргаж чаддаг хүн байна гэдэг нь бол харагдаж ирсэн. Тэгэхээр би өмнөх одоо юу гэдгийг оролцогчдоос асууж исэн хүний эрхийн мэдлэгийг энэ сорих тэр үнд зүйл зарчимд үнэнч байна уу гэдгийг асуусан тийм сорилттой асуултуудаа бол асуухгүй. Харин илүүтэйгээр таныг одоо хүний эрхийн үндэсний комисс болоод хэрхэн ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдэг тал руу чинь тийм сорьсон асуулт асууя гэж бодоод байгаа. Тэгэхээр өмнөх одоо оролцогчдоос ч гэсэндээ бид нар бас нэг асуусангүй л дээ, их олон асуулт байсан учраас тэрний юу юм бэ гэхээр одоо дэлхийд дахин тулгамж байгаа хүний эрхийн асуудлуудын нэг нь бол одоо корпорац бизнесийн бүс компаниуд бол одоо засгийн газраас ч илүү хүчтэй юм том бүлэглэл болчихсон. Тэдний зөрчиж байгаа энэ бизнесийн хүний эрхэд халдлага бол бас хууль эрх зүйн орчин тутамгаас л нэлээд их түгээмэл байгаа юм. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс дээр ч гэсэн энэ чиглэлийн гомдлууд бол маш их орж ирдэг. Хүний эрхийн үндэсний комиссоос ийм шаардлагууд гаргуулад тодорхой хэмжээнд үр дүнтэй бас хүрдэггүй. Тэгэхээр энэ чиглэл дээр таныг одоо барьж аваад юм хийгээч гэвэл та юунаас эхлэх вэ? Магадгүй хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болоод энэ чиглэлийг хариуцаад авсан ч юм уу тань дээр яг ингэж энэ чиглэлийг ажиллаач гэвэл та юунаас эхлэх вэ? Хоёр эрхийн тэнцвэрийн асуудал гарч ирдэг. Нэг талаас хувь хүний эрх хэрэгжүүлөө, нөгөө талаас нь эдийн засгийн эрх хэрэгжүүлөө. За тэгэхээр энэ дээр яг хамгийн гол нь түрүүн дурдаад исэн нэг АРМ гэдэг хараад бас судалгааны хөрөлнгийн тэрэн дээр хэлээд байгаа нь 40 хүн амын 60% нь баялагын 20% эзэмшээд байна гэдэг ааш. Тэгэхээр тэгш бус байдал буюу нөгөө эдийн засгийн эрхийн хүртээмжийн байдал энэ дээр гарч ирдэг. Тэгэхээр томоохон корпорацууд энэ баялагыг эзэмшиж байгаа компаниудтай төр хэрхэн харилцах вэ гэдэг нь бизнесийн эрх болон хувь хүний эрхийн хоорондын тэнцвэрийн асуудал дээр л илүү анхаарал хандуулж эхэлнэ л гэж хэлэх гээд байна да. Тодруулах уу? Энэ дээр тодруулах уу? Алтантай. Одоо нь баггүй юм. Одоо нийцсэн шүү. За тийм. Яг хоо тодруулаад байх нэг тийм шаардлага бол байхгүй. Гэхдээ би ерөнхийдөө бас нэг юм харж байгаа нь хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрсөн жил гэхэд яг энэ нөгөө уул уурхайн компаниудын хорт хаягдал тийм ээ хортой бодисын менежмент хяналт сул байгаагаас улбаатаагаар Монгол улсад аюулт нүүрлээд байна. Энэ үндэсний аюулгүй байдал замд хийлжээ гэсэн асуудлаар бол судалгаа хийгээд гаргасан байдаг. Үүгээр бол улсын хурлын тогтоол жишээлбэл гаргуулсан байгаа. Гэтэл яг үүнийх нь араас одоо юу гэдэг нэгэн улсын хурлын тогтоол гаргасан юм чинь тогтоолох хэрэгжлийг засгийн газар хянана гэдгээрээ ингээд зогсчих болов эсвэл нэгэн комисс өөрөө санаачлаад энэ дээр ингээд өөрсдийнхөө зөвлөмжүүдийг хэлээ саяны өөрийн чинь гаргасан гаргалгаагаар тэр тэнцвэрт балансыг яаж барьж одоо хуулийг хүчжүүлэх вэ гэдэг дээр ажиллах гэж байгаа энэ барил дээр нэмэгдээд энэ одоо нөгөө өгсөн зөвлөмжийнхээ араас хэрэгжилтийг хангах эцсийн хүртэл явах тийм одоо бас тууштай явдаг хувь хүний чанар таны хувьд бол бас ямар байгаа бол гэдгийг нэмж бас хэлж өгөөч. Тийм 2019 оны сүүлчийн хүний эрхийн үндэсний комиссийн илтгэл дээр дурдсан билээ. Химийн хорт бодисын хаягдал болж эрүүл мэндэ эрүүл тэнцвэртэй эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн хамгаалуулж байгаа вэ гэд. Тэгэхээр энэ дээр хавна том корпорацийн хувьд нэг асуудал нь дотоод дүрм журам хяналт шалгалт нь хэр явааг нь жирийн энгийн иргэд тэр болгоо очиод хянаад авах боломжгүй байдаг. Тэгэхээр нэгдүгээрт хяналт шалгалт хийгээч гэж төрийн байгууллага мэргэжлийн хяналтын ерөнхий газар өөр хэм байдгийн тэр үүрэг хүлээсэн этгээдүүдийг шахах ёстой байлээ. Эсвэл хамтарчтай хяналт шалгалт хийж ийм маягаар одоо энэ сүүлийн жил 19 онд энэ хүний эрхийн үндэсний комиссийн тайланд дурдгдсан шиг ийм байдлаар илрүүлэх, араас нь зөвлөмж өгөх, за тэгээд энэ хэрэгжилтийг нь хянах хэрэгжүүлэхэд шаардах юм ёстой юм бол. Яагаад гэвэл өмнөх хүний эрхийн үндэсний комиссыг яагаад хүч муутай байсан гэж үзээд байсан бэ гэхлээр чинь ингээд шаардлага өгдөг, зөвлөмж өгдөг гээд араас нь хэрхэн хэрэгжүүлэх тодорхой бол механизм албадлага бол хэрэглэх боломж байгаагүй юм байна. Одоо тэгэхээр энэ боломж бий болжээ. Тэгэхээр үүнийг ашиглаад тэгэхээр яг тодорхой үр дүн бол хэрэгтэй юм бэл. Яг нэг тодорхой асуудлыг нийгмийн анхаарал тавилаа. Тэгээд араас нь түүнийг яг хэрэгжүүлээд үр дүнгийн нийтэд мэдээлэхэд энэ дээр иргэн корпорац хоёрын эрх нэгэнтэй тэнцвэргүй эдийн засгийн хувьд ч гэсэндээ боломж нь ингээ харьцангуй өөр байгаа жин дээр байгаад байгаа учраас бид нэр одоо яаж иргэдийн нийтийн
тэ орон нутгийн оршин суугчдын эрүүл мэндийг эсвэл одоо бусад эрхийг нь яаж хамгаалах вэ гэдэг дээр хүч нэмж нэгдүгээрт нь асуудал байвал энэ шалт илрүүлэх ёстой. Хоёрдугаарт нь хэрвээ хууль тогтоомжид асуудал байдаг юм бол түүнийг нь бас залруулах талаар санал гаргах хэрэгтэй. Нэмэх нь хамгийн чухал нь бол тэр хэрэгжилтийг хангах асуудал юм байна гэж бодож байна. Тэгээд нийтэд тайлгнах хэрхэн энэ хяналт шалгалтын мөрөөр энэ хургуулсан зөвлөмжийг шаардлагыг хэрхэн биелүүлэх вэ гэдгийг нь бас нийт тайлбар. Энэ өөртөө бас корпорац өөрийнх нь нэг үзүүлэлт болох ёстой л доо. Хэр нийгмийн харилцагтай ажилт юм бэ? Зөвхөн ашиг олох гэдэг тодорхойлолтоос илүү одоо биднэрт дандаа ногоон орчин гэж доктортой хөгжлийн зорилтыг ч гэсэн тэгж тодорхойлдог болно шүү дээ. Тэгэхээр нийгмийн харилцаг гэдэг нэг зөвхөн ганц хоёр баяраар одоо нэг бэлгэсэл тараадаг энэ байдлаас нь татгалзаад яг өөрийн чинь хийж байгаа гаргаж байгаа бүтээгдэхүүн тэр нэг барилгын компаниудад баахан яриа л гэдэг хүний уушгин тавртай юм гаргалаа баярлаа гэл тэ. Тэгэхээр иймэрхүү асуудал төр яг нийгмийн харилцаг эрүүл мэндийн талаас ол Хүний эрхийн үндэсний комисс тодорхой үүрэг ролтой ажиллах эрхтэй эрхээ бол бүрэн ашиглах боломжтой гэж үзэж байна. За ган болд гэж хүнээс хүсэлт ирүүлсэн байна. Монгол улсын иргэн ган болд миний бие дараах асуултыг Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн нэр дэвших сүнждээс асуух бодолтой байна. Өөрийн биеэр томилгооны сонсголд оролцох боломжгүй тул захин хөтөлбөрийн асуултаа хүргүүлж байгааг хүлээн авна. Асуулт 1. Өнгөрсөн 5 дугаар сарын сүүлээр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байсан барилгын талбай тогтсон усанд 4 хүүхдийн амнаас харамсалтайгаар ирсэдсэн аимшигтай үйл явдлыг бид бүгд мэдж байгаа. Та Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болсноор хүний эрхийг хамгаалах, тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний эрүүл аюулгүй орчинд өссөн төрних эрхийг хамгаалах талаар ямар бодиттой алхам хийх бодолтой байна. Энэ чиглэлээр тус байгууллага бодиттой үр дүн гаргаж ажиллахад хангалттай эрх зүйн орчин манайд бүрдсэн гэж үзэж байна. 2 дугаар асуулт. Хүний эрхийн үндэсний комиссны эрхэн зөрчигдсөн иргэдэд хамгаалан дотоодын шүүх, хууль хяналтын бусад байгууллагатай харилцаа холбоотой ажиллах эрх зүйн боломж байгаа гэж харддаг. Иргэний нэхэмжлийг эрхэн зөрчигдсөн этгээдийг төлөөлөн шүүхэд гарган ажиллагаа эхлүүлэх эрхээ тус байгууллага хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл учирч байна гэж боддог вэ гэсэн 2 асуулт. За тэр 4 хүүхдийн аймнаас ирсэн бол үнэхээр харамсалтай хэрэг болсон. Тэгээд энэ дээр бол мэдээж төрийн байгууллагууд буруутай. Бид нар бол ер нь хүндээ ээлтэй хот бий болгох, хүндээ ээлтэй орчин бий болгох тал руу анхаарах ёстой болцсон. Одоо гараад харахад л явган алхах боломж хэр байна. Тэр нь ялангуяа хүүхдийн орчинд бид нар энийг сүүлийн хэдэн жил дараа л дандаа сонсож байна. Зөвхөн гэр бүлийн орчинд биш, сургуулийн орчинд харамсалтайгаар ингээд амь насаа алдаж байна. Нийтийн талбай дээр аптекийн тэр галын утаснаас болоод ингээд бас тийм учраас бид нар одоо бол яах ёстой гэхээр бүхэл төрлийн байгууллагууд чи үүргээ хэрэгжүүлэх ёстой. Тэгээ энэ дээр ингээд харлаа л та сая хүүхдийн зархааны эрх зүйн Монголын хуульчтай холбооны зархааны эрх зүйн орны дэргэд хүүхдийн эрхийн дэд хороо гэж байгуулагдсан. Тэгээ энэ хорооны хүрээнд нэг хэдэн хууль тогтоомж хүүхдийн эрхийг хамгаалдаг юм бэ гэдэг үзэхээр 130 орчим гэж гарч ирж илээ. Тэгээ хэдэн дүрм журм байгаа юм бэ гэсэн чи 460 орчим гээд. Тэгэхээр би нэн төрөө юу хийх ёстой гэж хараад байна. Тэгэхээр анхаарч нэг бол хамгаалж байгаа хүүхдийн эрхийн тухай, хүүхд хамгааллын тухай гээд. Тэгээ энэ хүүхд хамгааллын баг энтер гэдгийг байгуулсан. За гэмтэрхээс урьдчилан сэргийлэх зөвлөл ажиллагаа хандуулж байна. Хүүхдийн эрхийн зөвлөл гэж орон тооны бас байгууллага байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэд гэр бүл хүүхд хөгжлийн залуучуудын газар гээд байгууллага. Гэвч одоо дутагдаад байгаа юм нь бол яг статистик асууя гэхээр гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газраас бид нар хайж үтсэн. Одоо энэ хүүхдийн эрхийн хорооны үйл ажиллагааны хүрээнд тэгэхээр статистик бүрэн биш ээ гэдэг. Яг ямар хэмжээний хүүхдэд ийм нэн тулгамдсан шууд одоо эцэг эхээс насран хамгаалагчаас гэр орны болоод энэ одоо сургуулийн орчноос нь шууд хамгаалах хэрэгтэй бүр болохоо эзэн тийм хүүхд байна вэ гэд үзгээр албан ёсны статистик нь байхгүй дутуу. Тэр нь дандаа төрийн бас байгууллагууд хэлж илээ. Save the Children гэдэг юм уу бусад байгууллагууд хэлээд байхгүй ийм тоо байна 200 мянган орчим тоо байна гэд барагцаагаар бид нар авч байна гэд. Тэгэхээр бид нар энэ хүүхдийн эрхийг хамгаалахад нэг гурван шатлалтаар л харах хэрэгтэй болов уу гэж. Нин тэр өнөөдрийн тэр хэцүү байгаа 200 мянган хүүхдээ яах юм бэ гэдэг. Тэгээ бид нар сайн болж байгаа жишээ хардаг шүү дээ. Эд шидийн оронч гэдэг юм уу эсвэл тэр ням самбуу гамжийн бас эрхлээд байдаг нэг шашны төв байдаг. Тэд нар бүгдээрөө яг энэ өнөөдөр хэцүү байгаа 200 мянган хүүхд туслаад байгаа газрууд л та. Тэгэхээр ийм байдлаар туслах нэг төрлийн хийх ёстой ажил нь за тэр нэг зөв энэ төвтэй хамгаалах
байр 108 утас гэж ажиллаж байгаа. Тэгээ тэн дээр өөрсдөө ямар бэрхшээл ярьдаг вэ гэхээр ажилтнууд нь хүний нөөц үргэлцээг байна. Анхан шатанда ганцхан нийгмийн ажилтнаа бид нэр бүх ажлыг өөрүүлж чинь. Тэгээд нөгөөх нь хөдөлмөрийн нийгмийн халамжийн асуудлаас тусдан ялгаж хүүхдийн эрхийг харж чадахгүй байна. Ажлын ачааллын үед бид нэр хүлцэхгүй байна. Хүний нөөц хангалтгүй байна. 108 утас руу мэдээлэл ирлээ шилжүүлээд байна. Мөнгө санхүү хаанаас гарах юм бэ тодорхойгүй гэдэг ийм асуудлууд ярьдаг байна. Тэгэхээр үүнийг нэг уйлдуулад нэгэнт хүүхдийн эрхийг хамгаалахад бүх байгууллага үүргүүлж байгаа. Тэгэхээр энийхээ араас бол бид нэр уялдаа холбоог нь хангаж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Тэгээд дунд хугацаанд ямар төлөвлөгөө гаргаж ажиллах вэ? Урт хугацаанд ямар төлөвлөгөө гаргаж ажиллах вэ гэдгийг бодож боловсруулаад зөвшөлтзүүд ингээ хамтын шийдлээ олох хэрэгтэй байна гэж үзээд байна. Тэгээ мэргэжлийн хяналтын ерөнхий газар жишээлбэл тэрэн дээр тэр паркт бас үйл ажиллагааны явц дээр ч гэсэн хяналт яагаад хэрэгжүүлэхгүй байгаа шаардлага өгсөн. За та хоёр дахь асуултанд товчхон хариулж байгаа. За шүүхэд нэхэмжил гарах эрхтэй хүний эрхийн үндэсний комисс, төрийн албаны зөвлөл, прокурор гэдэг энэ шудраг өрсөлдөөн эрхлэгчийн төлөө газрын хэд хэдэн захиргааны байгууллага шүүхэд бусдыг төлөөлөд нэхэмжил гарах эрх болгодог. Тоо баримт харж байгаад бол хүний эрхийн үндэсний комисс 2006 оноос хойш 38 нэхэмжил шүүхэд гаргасан юм лээ. Тэгээ 2 тэрбум орчим төгрөгийн хохирол барагдуулаач гэж шаардаад түүний 700 орчим барагдсан гэдэг ийм тоо байлаа. Би энэ асуудлыг юу гэж харж байгаа гэхээр шууд манай хуульч нь бол иргэний процессын хууль юу гэж хэлдэг вэ гэхээр захиргааны процессын хууль аль аль нь хуульд тусгайлан заасан эрх олгосон бол захиргааны процесс эрхийг өгч байгаа. Та нэхэмжил гарах хэрэгтэй гэдэг. Иргэний хуулиар субъектив эрх чинь зөвчгсөн үү үгүй юу? Та төлөвлөх эрх бүхий этгээд мөн үү биш үү? Түүнийг нотлох гэдэг энэ асуудлын хоорондоос асуудал үүсдэг гэж магадгүй. Яагаад гэвэл их нэлээд өгсөн бас юм иргэний хэргийн шүүхэд өгсөн нэхэмжлийг нь хэрэгсэхгүй болгосон энэ тохиол байд юм байна л да. Тэгэхээр би энэ дээр нэхэмжлэг эрхийг өгөх нь бол зөв. Тэгтээ процессын хуультайгаа яаж уялдуулж энийг бас нэг ажилдаг болох вэ гэдэг рүү анхаарал хандуулах хэрэгтэй байна гэж үзээд байна. За захимаар асуулт ирсэн байна. Дондоо гэж хүнээс асуулт асуусан байна. Ялгуурлан гадуурхалтын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж шийдэгдэхгүй байгаагийн шалтгааныг та юу гэж үзэж байна вэ? Нийт эрх ашигыг нэхэмжлэн хамгаалах асуудлаар хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс ямар ажлыг хийвэл иргэд олон нийтэд хамгийн хэрэгтэй гэж үзэж байна вэ гэсэн юм асуулт. Ялгуурлан гадуурхалт бидний хувьд яг энэ бол шинэ. Бид нар ялгуурлан гадуурхалтыг зарчим хувьд нэгдгээр ойлгодог байсан боловч зөрчил гэмт хэрэг гэдэг хувьд нь бол бид нар шинэ л ойлгож эхэлж байна. Яг тодорхой шинжээр. Тийм учраас эрүүгийн журмаар одоо яг шүүхийн шийдвэр тогтоолоор шийдэгдэхгүй байгаагийн магадгүй шалтгаан нь бидний ойлголт хэрэг төвшөнд байна вэ гэдгийг холбож үзэх бах. Тэгээ мэдээж энийг хэдүүлээ хууль хэрэглэгчтэй хувьд энэ ойлголтоо сайжруулах. Тэгээ хуулиас өөрөө ойлгомжтой байж чадж байгаа процесс нэгтэй харах бах. Яагаад гэвэл ялгарлан гадуурхалтын нэмзэг хэцүү юм нь юу гэдэг вэ гэхээр ердийн энэ хүний субъектив үзэл бодолтой нэлээд ойлгох гэдэг. Тэгэхээр яаж яг хууль заасан тэр шинжийг нь ялгарлан гадуурхал яг ямар шинжээ яг тухайн үйлдэл дээр шийдвэр дээр яг эсвэлдэл дээр яаж таныг ялгарлан гадуурхсан гэж нотлогдож батлагдаж харагдаж байна вэ гэдэг. Ингээд тийм учраас энэ нэлээд эмзэг болоод байдгийг хэрэглээний асуудлын хувьд тайлбарлаж өргөө өрөөнд ойлгож үүнийг тэгээд практикт хэрэглэх хэрэгтэй болоод байдаг. За хоёр дахь нь нийтийн арьс сонирхлыг нэхэмжлэн хамгаалах асуудлаар за энэ дээр нийтийн арьс сонирхлыг нэхэмжлэн хамгаалах асуудлаар захиргааны хэрэг хянан шийдвэр захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар бол бид нэг төрийн бас байгууллагууд ирэх өгсөн. Гэхдээ тэнд бас ахаад нэг байгаа залт нөгөө хуульд заасан эрх бүхий этгээдэй бол нөгөө хэмжил гарах хэрэг нь бол байгаа. Тиймээс энэ дээр одоо бид нар нийтийн өмч яриа л гэдэг нэг үндсэн дөрвөн асуудлыг тогтсон шүү дээ. Захиргааны хэрэг шүүхэд хянаж тухай хуулийн ажлын хэсэг ярьж байгаад хамгийн их маргалцсан хэсгэлтэй нийтийн арьс сонирхол гэж юу юм? Хит өргөө өрөөнд ойлгол бүр тэрийгээ хянаж дийлэхгүй юм болно. Хит явцсан болчвол бас хүнийхээ эрхийг хамгаалж чадахгүй гэдэг. Тэгээ нэг дөрвөн үрээгээр хязгаарсан нийтийн өмч хүрээлэн боо орчин. За тэгээд хүүхдийн эрх нийтийн эрүүл мэнд гэдэг. Тэгэхээр энэ хүрээнд бол ялангуяа бас хүний эрхийн үндэсний комисс манлайлан ажиллах боломжтой. Одоо яриад байгаа бүх асуудлуудыг үзэх юм бол энэ дөрвөлөө нэлээд их нь орчдөг. Хувь хүний хооронд юм биш те. Яг төртэй холбоотой асуудал бол энэ дөрвөн нэлээд их юм багтдаг. Тийм учраас энэ дээр бол хүний эрхийн үндэсний комисс манлайлан ажиллах боломжтой. Ганбаатар ажлын хэсэг шүү. За нэр төвчд бас амжилт хүсье. Нэг асуудал байна. Ер нь хүний эрхийн комисс бол Монгол улсын хэмжээнд бол ганцхан байгууллага байгаа. За орон нутагт бол нэг салбар төлөөлөгч гэдэг байхгүй.
Тэгэхээр одоо Монгол улсын хэмжээнд энэ хүний эрхийг хамгаалахын тулд иргэд болоод мэргэжлийн төрийн бас байгууллагатай ямар хамтын ажиллагааг хэрэгжүүлбэл үр дүн өгч хүний эрхийг хамгаалтанд одоо агц гарах вэ гэж та үзэж байна вэ? Энэ тал дээр одоо өөрөө чинь байр суурийг сонсомоор байна. За иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо бол үнэхээр чухал. Яагаад гэвэл илүү мэрэгсэн байдаг, салбарын байдаг, судалгаа шинжилгээгээ хийцэн байдаг, өдөр тутам практикт нүүр тулдаг. Дээрээс нь үнэт зүйл зарчимтай явдаг. Нийтдээ бол манай нэг 20 мянган орчим төрийн бас байгууллага гэж бүртгүүлснээс энэ иргэний нийгмийн хүний эрхийн чиглэлээр нь бол цөөхөн юм лээ. Дэргэд нь бол яг үнэгээд огт зүйлтэй зарчимтай унж явд юм лээ. Тэгэхээр одоо хүний эрхийн үндэсний комисс яаж ажиллах ёстой вэ гэхээр иргэний нийгмийн зөвлөл гэж байгуулж байгаа тийм байсан л та өмнө байсан юм байна. Гэхдээ одоо энийг илүү идэвхтэй яг хамтын ажиллагаа болгож өргөжүүлэх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлэх юм бол нөгөө бодлогын шийдэл нөлөөлөл хийх бүх ажил дээр иргэний нийгэмтэйгээ хамтрах, зөвшөлдсөх, шийдлийн гаргалгаа гарц болох дээр иргэний нийгэмтэйгээ хамтрах шаардлага байна. Ахаад нэг хэлэх зүйл нь иргэдийн оролцоо бол үнэхээр чухал. Яагаад гэхээр одоо ч бид нэр таны оршин суугаа газрын эсвэл таны хүндэгдэж байгаа эрхийн таны хамгаалуулмаар байгаа асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол та өөрөө тэр асуудлаа тодорхойлоход үр дүн гаргахад араас нь хяналт тавихад эсвэл ямар хэрэгцээ шаардлага байгаад байгаа юм бэ гэдгийг нь илэрхийлэхэд таны дуувал их чухал. Тэгэхгүй бол хөндлөнгөөс хэн нэгэн таны асуудлыг ойлгож шийдвэрлэнэ гэж хүлээх нь бас өрөөсгөл учраас иргэдийг энэ салбарын иргэний нийгмийн байгууллагуудыг заавал оролцуулах нь үр дүнтэй илүү амьдралд практикт хэрэгждэг юм байна. Тэгээ өмнөх бидний бол туршлага тэр шүү дээ хөтөлбөр хууль гаргахаар гардаг нэг шүүмжил юу гэхээр яг амьдралд хэрэгжихгүй байна зарим нь. Яагаад гэвэл тэр хуулийн үйлчлэх учиртай иргэдийн хэсэг бүлгийн тэр одоо бүлгийн ашиг сонирхлыг бид нэр хангалттай тусгаж чадаагүй юм уу илэрхийлж чадаагүй байна ойлгоогүй байна гэдэг юм асуудал гардаг. Тийм учраас хүний эрхийн үндэсний комиссийн хувьд бол иргэний нийгмийн зөвлөлөөрөө дамжуулаад хамтран ажиллана. Гэхдээ үүгээр хязгаарлагдахгүйгээр хүний эрхийн үндэсний комисс бол хамтран ажиллах одоо түншлэлийг хөгжүүлэх өргөн боломжтой. Тэгээ энэ дээр би хүүхдийн эрхтэр л хард юм л та одоо ингээд төрийн бас байгууллагууд сайн дураараа байгууллаа явж байгаа дүнзүү жишээ байна. Тэгэхээр магадгүй энэ дээр жишээ нь аутсорсинг хийх боломж юу гэдгийг одоо орчин нөхцөл өөрөө өөрчлөгдөд байна. Дараагийн үеийнхний мэдээлэл авдаг байдал жишээ нь өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ дээр бид нэр тэр цахим хэрэглээ, хуулийн танилцуулгын тэрийн уламжит хэлбэрээс магадгүй татгалзах хэрэгтэй байна. Бид нар энэ нэрдэн орцоо төслийн шугамар хуулийн хэлбэрчсэн танилцуулга хийж хахад залуучуудад зориулсан гэхээр энэ хэвлэлийн хүрээлэнгээс өгсөн судалгаагаар юу гэж хэлсэн гэхээр аль болох богинохон видео хийх гэсэн. Эсвэл аслагдмал нутгийн иргэдэд бол шууд зөвлөгөөг нь амаар өг эсвэл комик хэлбэрээр өг. Тэрнээс ингээд одоо бидний академик төвшөнд бичээд байгаа энийг чинь бас хүн болго ойлгодгүй маа босралтай хэсэг нь ойлгоно. Тэгэхээр ямар эрэлт хэрэгцээ хаана аль бүлэгт байгаа юм бэ тэрийгээ судалчаад тэр хэдийг ойлгох хэлбэрээр нь үргэлж гэдэг асуудлыг ярьдаг. Тэгэхээр энэ дээр бид нэр иргэний нийгэмтэй бол нөгөө тэр тусгай хэрэгцээ шаардлага юу гэдгийг те түүнийг нь тодорхойлох бас энэ өөрсдийнх нь тэр хүртээмжтэй байдлаар мэдээллийг нь таниулах хүргэх энэ бүх зүйлээр бол хамтран ажиллах боломжтой. Тэгээ магадгүй шин арга хэрэгслийг бол бодох хэрэгтэй байх л та. Одоо ч захиргаач уламжлалт даргаасаа юм татгалзах гэдэг байгаа. Татгалзаж байгаа бусад газруудад бол аутсорсинг хийх боломж юу гэдэг. Хүүхний эрхийг хамгаалахад, хүүхдийн эрхийг хамгаалахад яагаад одоо эд шидийн орон шиг газар ингээд 3 тэрбум нөгөөд Улаанбаатарт бол 10 ийм эд шидийн орон шиг юм хамгааллын төв эрхтэйгээд тусадлагаа гарцал юм байна л да. Тэгэхээр одоо 2 нь байгуулагдсан хувийн төрийн бас байгууллагаас нь ажиллахаар тэгвэл үлдсэн 8-ын төр яагаад За Баттуул гэж хүнээс асуулт ирүүлсэн байна. Хүчрхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалахад нэн тэргуунд хийх ёстой 3 зүйлийг дурднаа. Хохирогчдыг буруутгах хандлага нийгэм түгээмэл байгааг хэрхэн бууруулах вэ? Тодорхой алхмууд дурднаа гэсэн. Тэ хоёрс. За хамгаалтанд авах мэдээж үүрэгтэй. Одоо тэр хүчирхийлэгчээс нь хол байлгахтай тусгаарлах хамгаалтанд авах үүрэгтэй. Тэгээ сэтгэл зүйн болоод бусад тэр асуудлыг нь тодорхойлоод сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Тэгээ цаашдаа яах юм бэ гэдэг энэ асуудлыг нь тодорхойлох хэрэгтэй. За хоёрдугаар асуулт нь хүчирхийлэгчийг буруутгадаг гэсэн энэ хохирогчдыг буруутгадаг гэсэн энэ дээр нэг зүйл үйл л дээ.
хохирчдын эрх зүйн байдлыг тусна хамгаалж өгөхгүй бол одоо яаж байгаа гэхээр давхар хохирч байна л гэдэг асуудал ярьдаг. Өөрөө гомдол гаргаа явдаг, тэгээ магадгүй нэр хүнднээс хэвддэг, ажлаа алддаг, цагаа алддаг, нервтдэг тэгээд энэ эцэстээ эрхээ сэргийлэгсэн үү гэдэг асуудал тавихаар бүрэн бишээ гэдэг хариулт ирээ. Тийм учраас хохирчдын эрх зүйн байдал дээр тусад нь бас анхаарал тавихгүй л одоо нэг хуульчтай холбоог ингээ хохирчдод зөвлөгөө өгөөрэй гэж хэлнэ. Ингээд орхичод байна. Тэгээд яг нөгөө бусад нэг энэ хууль сахиулах чиглэлийн байгууллагуудад үүргийг өгч байгаа л да. Тэгтээ тусад нь хохирчийг хамгаалахгүй бол бас энэ тусдаа нэг сэдв болчиход байна. Хамгаалах ёстой нэг сэдв болчиход байна. Тэгээд ямар ч гэсэн сэтгүүлчдэд бид нар бас ингээ мэдээлэл сургалтайгаа явж байгаа юу анзаардаг гэхээр алхамаар сайжирч байгаа. Хохирчийн мэтийн нэрийг битээч, амьдарч байгаа газрын мэтээ битээч, нэрийг эсвэл насыг нь битгээд дурдаач, дүрийг нь битээ гаргаач гэх мэтээр энэ бол сүүлийн хэдэн жил сайжирч байгаа асуудал шүү дээ. Хүүхдийн эрхтэй холбоотой эсвэл нөгөө бэлгийн гэмтэргийн улмаас хохирчуд юм тодорхой гэмтэргүүдээр ингэж болдгоо маа гэдгийг бол хамтдаа л суралцж байна л да. Хэвлэл мэдээлэл гэдэг хамт. Гэхдээ энэ дээр одоо хууль зүйн хувьд зайлшгүй юу хэрэгтэй, зохицуулт хэрэгтэй. Хохирчийг хэрхэн цаашаа хамгаалах юм бэ? За баярлалаа. Ингээд бидний ярилцах 50 минут өндөрлөж байна. Тэгээд танд амжилт хүсье. Бид дараагийнхаа нэр дэвшигчтэй одоо олзъя.